гадаад хүмүүс тэгээд ерөнхийдөө ярьдаг л да. Монгол гэлтгүү те өөр орны залуучууд шивэстэй баах ерөнхийдөө гайгүй штэ, яах штэ, зүгээр штэ гэж одоо ер нь хэлдэг. Тэгээд яагаад гэж хэлээд байгаа юм бэ гэхэлэр та одоо тий үнэхээр гадаад хүн учраас л таныг тэр хүмүүс тэр зүгээр ялгаад байгаа байхгүй юу? Айл үжээ ингээ та одоо ямар нэгэн хүнтэй тий зүгээр ингээ юм яриад ингээд таны хэлж байгаа тэр хамгийн ихний үг, 2 дахь, 3 дахь үг тэр сонгож байгаа ярьж байгаа тэр өгүүлбэрийн чинь бүтэц, аялга одоо тэр хурдан ярьж байгаа, удаан ярьж байгаа тий ямар үг ашиглаж ярьж байгаа тэр дүрм гээд ямар төвшөнд ярьж байгаа гэдэг тэр бүх зүйлээс чинь ахуулаад тэр таныг гадаад хүн үү, Япон хүн үү те тэр чинь ингээл шууд мэдчихдэг учраас таныг үнэхээр Япон хүн биш учраас л ерөнхийдөө тэр за бас харьцангуй бас Япон хүн бол за якуза гэж бодсон. Эсрэгээр та гадаад хүн учраас за бас ч гэж яхав дээ гэд нэг одоо юу гэдгийг арай зөөлхөн ханддаг гэх юм одоо те арай тийм амар хатуу хандаад байдаггүй одоо жишээ нь адаглал цагдаа нар дээр одоо жишээ нь одоо яг тэр зүйл болох яг ялгарч гарч ирдэг жишээ нь мөн дээрээс нь одоо ажилд ороход те одоо бид нар ингээд одоо нэр усаа бичээд те одоо ререкшо гэдэг одоо намтраа бичээд ингээд өгөхөд жишээ нь одоо бидний нэрийг хараад шууд гадаад хүн гэж мэдэн шүү дээ. Тийм учраас одоо ажилд ингээд одоо орлоо гэж бодоход шивэстэй байхад за гадаад хүн юм чинь гэсэн бас өнцгөр бас харьцангуй үнэхээр гайгүй биднэрт бол ерөнхийдөө ханддаг. Үнэхээр эсрэгээр Япон хүн яг ингээд шивэстэй гээд ажилд явах гээд орох гээд ингээд яваад орох юм бол зөвхөн уучлаарай гэдэг хэвгүй юу. Тэгэнгүүт тэр нь яг яагаад тэгдэг вэ гэхээр ерөнхийдөө Японд ингээд те шивэстэй хүн байнлаа гэж бодоход та якуза юу та гэмт хэрэгтэн мөн үү гэд ямар ч хүн ингээд асуухаас айдаг, имээдэг асууж чаддгүй учраас тэрийг зүгээр л шивэстэй бол та онсенд орж чадахгүй гэдэгтэй адилхан одоо том компаниуд те одоо Японы эдийн засгийг хөдөлгдөг одоо хамгийн том компаниуд нь болохоор одоо Японд ажилтан ажилд авах те өөр компанитай одоо том гэрээ байгуулах үедээ заавал тусгадаг нэг зүйл байдаг. Тэр нь болохоор юу вэ гэхлээр та нийгмийн эсрэг ямар нэгэн гэмт бүлэглэл одоо суртал ухуулга одоо тэр дээрэм гэмт одоо тэр бүлэглэлт гэмт хэрэгийн тэр одоо тэ бүлэглэлтэй хамтарсан тохиролцсон гэрээ хийсэн ярьсан тохиолдол чинь илэрх юм уу нэр холбогдсон зүгээр л нэр холбогдох шүү. Зүгээр нэр холбогдсон тохиолдолд бүх гэрээгээ учир одоо үгийн зөрөөгөө шууд ингээд цуцалнаа гэсэн тийм гэрээ одоо хийдэг байгаа. Заавал тийм нь одоо юу тусгадаг одоо магадгүй манай ихэнх ажилчид одоо Монгол одоо ихэнх залуучууд одоо жишээ нь том компанид одоо Rakuten ч юм уу те Японд Microsoft ч юм том компанид ажиллаж байгаа маш олон залуучууд байдаг. Та нарын гэрээн дээр яг тийм зүйл байсан байх гэж би бодож байна. Та бүхэн яг гэрээгээ уншаад үзээрэй. Ерөнхийдөө том гэлтгүй жижиг компанид ч гэсэндээ орж явахад яг гэрээн дээр чинь заавал гэмт бүлэглэлтэй одоо холбогдсон зүгээр ингээд ярьсан магадгүй зүгээр мөнгө зээлсэн те зүгээр мөнгө зээлчээ зүгээр зээлчээд санаандгүй ингээд яг юундээ би өөрөө мэдэхгүй ингээд дараа нь зөвхөн хүнээс энгийн нэг найзсаа зээлж гэж бодвол аваад өгцөө тэр нь ингээд дараа нь тэгсэн чинь магадгүй гэмт хэрэгтэн байж тарах юм бол би ажлаас халагдах жишээний тийм одоо тийм жишгтэй байдаг. Тэгэд энэ нь болохоор одоо Японы одоо тэг гэмт хэрэгтнүүдийг одоо ингэж нийгмээсээ ингэж ерөнхийдөө хүлийн зөвшөөрөхгүй ингээд байлгаад байдаг хамгийн том тоглогч нарын нэг нь болохоор Японд одоо хамгийн том групп компани одоо маш олон хэдэн зуун одоо хэдэн мянган ажилчинтай компаниуд болохоор хамгийн том одоо тэр тоглогч нар болж ирдэг байгаа. Яагаад ингэ байдаг вэ гэхлээр одоо Япон улсын засгийн газар нь болохоор одоо шал өөр чиг баримжаа авч одоо ажилтдаг түүнтэй холбоотой Япон улсын засгийн газар нь якуза нартайгаа хамтарч ажилтдаг. Сүүлийн жилүүдэд болохоор Япон улсын одоо тэ нийт одоо нутаг дэвсгэрт одоо гарч байгаа гэмт хэрэгүүд нь ерөнхийдөө жил ирэх тусам баг багаар одоо нэгсэх тийм тэ хандлагатай байгаа. Тэгээ тэр нь яг тэрхүү гэмт хэрэгүүдийнх нь одоо тэ гарч байгаа 60 ба түүнээс дээш хувь нь болохоор дандаа гадаад иргэдтэй холбоотой болж ирдэг. Тэгээ гадаад иргэд нь мэдээж яагаад ингэж орж гинт ингэ сүүлийн жилүүдэд ингэж байна. Сүүлийн 10 жилийн дотор ингэж байна гэхээр ойлгомжтой. Угаасаа Японд маш их гадаад хүмүүс одоо ирж сууршиж одоо ажил одоо оюутан болж байгаад мэдээж холбоотой байх л та. Гэхдээ түүнтэй уялдаад одоо тоон ихсэж бол. Гэхдээ тоон ихслээ гэдэг яг зүгээр тэрийг ингэж хянаад одоо дарах боломжтой байлаа гэж бодоход эсэргээрээ цар хүрээ те
тэр хэрэгийнхэн чанар одоо тэр одоо аимшигтай байдал нь бас дагаж ирдэг. Дандаа хүн амны хэрэг нэгээ одоо алсан ч юм уу те сүрдүүлсэн одоо нэгээ ингэж мөнгнөөс болж ингэж дарамталж одоо гэрхтээ ингээ хамт амьдардаг байсан хүмүүс зүгээр ингэж тоорондоо ингэж аимшигтай зодон хийгээд тэр нэг хүн амны хэрэгт үүсгэж жишээ нь дандаа тийм хүнд гинт хэрэгүүд ерөнхийдөө маш ихсэж ирсэнтэй холбоотой. Тэгэнгүүтээ яг одоо уг хэргийнх нь араас ингээд ороод мөрдөөд ингээд явангууд болохоор гадаад хүмүүс нь яадаг вэ гэхлээр хурууныхээ ингээд Японы засгийн газарт ингээд бүртгэлгүй хар багасаа хаан сурсан яасан одоо ямар амьдралаар амьдэрсэн тэр үүх түүх намтран байхгүй одоо гэрийн хаягаад чинь одоо анх ирсэн дээрээ одоо амьдрахгүй шал өөр газар ингээд зүгээр очиод найзуудын даа ингээл тий нэг улсынхаа нэг найзанд очиод ингээд амьдэрчдэг ор сурах ингээд алга болвол ингээд болчих хэвтэн боломжтой. Тэгээ дэлгэрэнгүй мэдээлэл нь ерөөсөө байдаггүй ч юм уу. Тэгээ харалцдаг энэ тэнд очиод ингээд ажиллаждаг гэд ерөөсөө ингээд баригдах гэхээр тийм одоо барьцтай ерөөсөө тэгж барьж авах тийм айгүй ерөнхийдөө хэцүү байдаг. Тэгээд хэцүү ч гэсэндээ ерөнхийдөө бол баригдахын хувьд бол баригдана. Гэхдээ дийлэнх нь одоо тодорхой хэмжээнд цаг хугацаа зарцуулагдахаас гадна яг түүнтэй хоёултаад одоо гадаадуудын одоо тэр Японд хийх болсон одоо тэр гэмт хэрэгүүдийнх нь одоо тэр тоо болон одоо тэр сэтэл агуулга нь ерөнхийдөө дагаж ингэж жоохон хүндэрж эхэлж байгаа. Тэр бол угаасаа Японд амьдарч байгаа ямар ч одоо чинь Монгол хүн ер нь сүүлийн жилүүдэд анзаарж байгаа бах мэдээгээрч тэр гэл юугаар яг дандаа ингээд амар хүнд ингээд гэмт хэрэгүүд гадаад хүмүүс одоо чинь гаргацсан бах жишээний байдаг. Тэгэнгүүт тэдгээр одоо хэрэгтэй хүмүүсийг ингээд бүтээл мэдээлэл нь ингээд амар нарийн сайн Япон шиг ингээд байхгүй учраас олоход амар ингээд жоохон түүхтэй цаг хугацаа зарцуулаад байдаг учраас тэр хэрэг ингээд хурдан шийдэж ингээд тэр хүнийг ер нь олохын тулд Якуза нарыг ашигладаг байгаа. Яагаад вэ гэхэлэр Якуза нар нь болохоор одоо Японы тэ бүр ингийн захын нэг гудмаас ахуулаад бүр ингээд дээд түвшний одоо тэр юу гэдэг те улс төрийн тэр суудал хүртлэх одоо тэр бүх доод түвшнээс дээд түвшин хүртлэх бүх зүйлд ингээд нарийн бүр уусаа шингэсэн одоо тэд нар ингээд ямар нэгэн зүйлийг ирж хайж ингээд одоо хайхтаа бүр Япон улстай бүр юм баг дээрэгтэй мөрдөн байцаал тийм амарлаг тийм юу шиг хайхтаа бүр номер 1 байдаг юм байна л да. Одоо гэмт хэрэгтэн хайхтаа өөртөө одоо юу гэдгийг тэрийг ашиглаад хооронд ингээ хүн хайхтаа маш сайн байдаг. Эсвэргээрээ одоо чинь орц сураггүй байгаа хүнийг тэр Якуза нар ингээд олохдоо одоо чинь маш сайн олцдгийм байж. Мөн яг түүний эсрэг нь болохоор Япончууд одоо яг тэр Якуза нар болохоор гэмт хэрэгтэн одоо тэр хүнийг хайж олохоосоо илүүтэйгээр түр захиалцдаг. Ямар нэгэн одоо чинь гадаад хүндтэй захиалга өгөөд за жишээ нь одоо хэрэгт одоо хамгийн их холбогдоод байдаг муу нэртэй нэг Вьетнам залууд ч юм уу те магадгүй одоо уул нь ингэж шууд улс зааж хэлэх нь буруу л да. Гэхдээ яг түр жишээ аваад ирчээ те одоо Вьетнам залууд ингээд чи яг тэгээд одоо жишээ нь тэр бүлэглэлийн нэг хүн очиод ингээд захиалга өглөө мөнгө өглөө те гэмт хэрэгт холбогдчихлоо очиод ингээд хийгээд тэгэнгүүт тэр хэрэг нь одоо юу гэдгийг цагдаа нар ингээд хайгаад эхлэнгүүт тэр одоо гэмт бүлэглэл одоо Якуза нар очиод ингээд тэр хүнийг барьж авч ингэж аваад зөхөөсөө илүү өөр яг адилхан улсынх нь хүнд нь бас адилхан захиалаад наадах чинь одоо ингээд 90 сурвалжлагдаж байгаа очиод ингээд бариад өчгөө гэж бас ингээд захиалга өгөөд мөнгө өгчдөг. Тэгэнгүүтээ нөгөөдх нь ч баригдана. Тэгэнгүүт Якуза нар нь болохоор яг ингээл одоо тамийн одоо тийм эргүүлэх шиг те яг л юм заваарсан нэг юм эргүүлэгт тэр ингээд юунууд холбоод ингээд яваад идэг. Тиймэрхүү хүмүүстэй ингээд холбогдсон одоо хүмүүс ингээд мэдээгээр ингээд ярьдаг. Тэгээ мэдээгээр яриад хэдий тэр хүн бүр нэгэнтэй гэр хэрэгт холбогдоод ингээд шоронд ингээд орох дээрээ тулчаад яг тэрнийхээ өмнө сурвалжлага өгөөд ингээд шүүхтэр ингээд би ингэсэн юм аа гэж хэлээд тэрний дараагийн барьж өгсөн хүн бас ингээд гэмт хэрэгт холбогдсон ингээд яриад ийм юм болсон юм аа гэд хэлээд нэгэнтэй өнгөрцөн байдаг. Ягаад тэгэхээр гэмт хэрэг хийсэн тэр цаанаас нь захиалга өгсөн үү яасан ямар ч юм одоо тэр нотлох баримтгүй зүгээр ам одоо мэдүүлэх ингээ болчихлоо тэр хүмүүс өөрсдөө хамгаалж авч чадахгүй нотолж чадахгүй тиймэрхүү асуудал одоо гадаад хүмүүс маш их өртчөөд байдаг мөнгнөөс болоод Японд болохоор энэ гэмт одоо хэрэг одоо бүлэглэлтэй гэмт одоо бүлэглэл одоо байлаа гэж бодоход одоо ямар нэгэн гишүүн нь ууцсан согтцсон агсраад тийм магадгүй одоо Монголд манайхан ч уучаад одоо тэр омгоо дарж чадахгүй маш их агсардаг шүү дээ. Тэрэн шиг магадгүй нэг гэмт хэргийн зүгээр гэмт бүлгийн нэг итгээд агсарлаа те нэг хүн цохоод авчлаа нүдийг хөхрүүлчлээ гэж бодоход цагдаа нар ирээд тэр хүнийг барьж авлаа.
За эрүүлжүүлэхтэй гэж яг манайхаар ингээд төсөөлөд бодъё л та. Тэгэнгүүтээ тэр хүн ингээ гомдолтой энэ за магадгүй бүр хүнд хэрэг тарьсан байлаа гэж бодъё те. Бараг хүн нөгөө хүний хэвтэрт оруулсан ч юм уу. Тийм тохиолдолд тэр хэрэг тарьсан хүн хөнгөн шийтгэгдээд тэр одоо бүлгийн толгойлогчийг нь одоо авааж шорон төрдөг. Яг вэ гэхээр гинт бүлэглэл гэдэг одоо тэр одоо гинт бүлэглэл итгээд гэдэг одоо тэр яг Якуза нарын тэр одоо тий Кумиай гэж хэлдэг. Тэрүүгээр нь ингэж одоо тий ангилж үзээд бүлэглэлийн толгойлогчийг нь аваачиж одоо өмнөөс нь одоо тэр гэмт хэрэгт одоо доод гişүүдийнх нь өмнөөс дээд талбан тушаалтан тэр толгойлогч нарыг нь аваачиж ингэж шоронд аваачиж хордог. Тэрнээс үүдээд Японы одоо Якуза нар болохоор яаж тэрний эсрэг одоо ингэж арга хэмжээ авдаг вэ гэхээр саяны дуурьдсан яг тийм толгойлогчийг нь одоо хордог тэр хууль яг Японд одоо олон жилийн өмнө гарснаас болоод одоо тэр Якуза нар одоо тэр бүлэглэл нь яасан бэ гэхээр одоо дундаасаа дотроосоо тэр одоо доод хамгийн доод албан тушаалтаа одоо албан тушаалтан гэж бас хэлэх гэхээр болохгүй зүгээр хамгийн доод одоо тэр шин гişүүдийгээ болохоор одоо Янкинер гэж одоо Японууд өөрсдөө нэг Янкинер гэж амар панк үстэй панк хувцастай гарууд ингээд байдаг. Тийм гарууд болоход Янкинер гэж одоо тусдаа нэг юм бие даасан юм хулгайн гаруудыг ингэж үүсгэж бий болгоод тэр Янкинер нь болохоор одоо тэр Якуза бүлэглэлийн одоо жишээ нь нэгэн одоо жишээ те бүр тийм том биш яг ингээд дунд зэргийн нэг албан тушаалтанд ингээд шууд одоо захирагдах байдлаар ерөнхийдөө явдаг. Тэгээд тэгэнгүүт та нар одоо ингээд боддог одоогоос бодолтой Якуза гэл тэгэнгүүт шинэ гişүүн ингээл ороод ирэнгүүт л шууд нэг гэрт ингээл те хэдэн мянгаараа энэ манай бутлаг бүлэгмийн байр гэл хэдэн зуугаараа ингээл нэг дор ингээл яваад байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо манай яг арвтын системтэй адилхан ингээд баг ингээд энэ тэнд тийм шоргоолч шиг юм баахан ингээд олон юмнууд байдаг. Тэднийхэн дээр ингээд бааздаг ингээд тэд хэдэн гарууд тэднийхэн дээр дахиад ингээд бааздаг хэд хэдэн гарууд гэдэг ингэж явдаг байгаа. Тэгэхгүй уус яаж утсан юм бэ те нэг газар ингээл Якуза нар гайл бүгд ингээл баахан хүмүүс нэг байр ингээл байхгүй нугаас ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр тэд ингээд тусад нь Янкинер гэж гаргаад тэгээд тэд нар ингээд энэ тэнд зүгээр нэг годны манай одоо хулиганууд шиг ингээл зүгээр энгийн бие таасан юм хүмүүс болгоцсон. Тэгэнгүүт тэд нар одоо гэмт хэрэгт холбогдлоо гэхээр Янкинер нь болохоор өөрсдөө зүгээр ингээд хулиганууд учраас өөрсдөө тэр хэрэгээ даадаг. Би ямар нэгэн захиалга аваагүй, би ямар нэгэн бүлэглэлт харьяалалгүй, хэдийн шивэстэй байж болох гэсэндээ би аль бие осоор тэр тус одоо ямар нэгэн бүлэглэлийн гишүүн биш учраас цаад одоо тэр том ноц одоо тэр яг цаанаага бүлэглэлийнхэн толгойлогч нь одоо хоригдохоо болдог одоо тэр цоорхоог одоо ингэж ашиглаж одоо эхэлсэн байгаа. Энэ нь болохоор түрүүн би яг та бүхэнд дуурьдсан Японд одоо гэмт хэрэгтэн одоо гадаад хүмүүс маш ихсэж байгаа гэдэг. Энтэй шууд хамааралтай. Олон жилийн өмнөөс энэ Янкинер нь яг ингээд зүгээр ингээд хулиганууд нь ингээд маш одоо гудамд ингээд тэ илбэгсэж одоо зүгээр ингээд байдаг болсонтой холбогдуулаад нөгөөдөл нь ингээд гадаадаас ингээд Японд ирж байгаа хүмүүстэй ингээд маш их дотносочтой ингээд хоорондоо ингээд нийлдэгтэй за плаг дог юм шиг залуу тэ одоо нийлдэг одоо тийм фракц үүсгдэг ч юм уу тэ нөгөө гадаад нь болохоор ирсэн дөнгөж нэг хайр одоо юу гэдэг хайр оронд ирсэн Японд ирэнгүүтээ нэг юм Японд юм зэрлэг дог юм шиг гараад ингээл амар лаг байгаад янгууд тэд нартэй ингэж нийлж ингэж би тэр Японд өөрөөгөө нэг юм лаг дог болцсон юм шиг мэтэр ингэж төсөөлж тэ одоо тэд нартэй ингэж уусч орж ирсэн байгаа. Тэгээд тэр нь одоо юу гэдгийг цааштай ингэж маш ингэж одоо илбэгсэж ингэж явсаар хагаад одоо өнөө цагт болохоор олон жилийн дараа одоо тэр гадаад хүмүүсийн одоо Японы гэмт хэргийн ертөнцид одоо эзлэх байр суурь нь нэлээд өндөр болцсон. Тэгээд тэрийгээ дагаад одоо Японд болохоор гадаадуудын нэг тийм бас бүлэглэлтэй одоо гэмт хэргийн тийм жижиг юм фракц бүлэглэлүүд бас дагаж амир их бий болж одоо хоорондоо бас жоохон жижиг сажиг тийм тэмцэл гаргадаг тийм тохиолдлууд бас нэлээд ихсэж байгаа байлаа л дээ. Тиймээс яг тэдний одоо тэр үйл хөдлөлтэй хийж байгаа зүйл нь ингээ хэрээс хитрэх ч юм уу те одоо жоохон тийм даварсан үйлдэл бас их гарах гад байдаг одоо те мэдээж гэмт хэрэг бол гэмт хэрэг штэ. Тэгэнгүүт одоо хоорондоо ингээ нэг шивээс одоо хийлэгдэх те одоо тэр одоо Янкинертайгаа ингээ нийлж би танаа бүлэглэлд орлоо гэж одоо догд даривж ингээ цаа гэж одоо шивээс хийлгэж ингэж явж одоо тэрнээс нь болоод одоо
тэр гадаад хүмүүсийн одоо энэ гэмт хэргийн одоо хийж байгаа энэ гарцыг бууруулж барихын тулд одоо хамгийн том гэсэн одоо тэр Якуза нэртэй одоо Якузагийн тэр холбоотой одоо бүлэглэлтэй ингэж одоо Японы засгийн газар юм гэрээ маягийн байгуулад ерөнхийдөө тэднийг дарж явах тийм одоо чиг хандлагыг ерөнхийдөө сүүлийн жилүүдэд айгүй тийм тодор ингэж угаасаа авч хэрэгжүүлж эхэлж байгаа. За тэгээд дээрэс нь хүмүүсийн хамгийн их асуулт байдаг. Японд ингээд шивэлдэх хүн ажилд орж болдгоо мүү гэд. Тэгээд түрүү яг хальт дуурсан ч гэсэндээ бас нэмээд жоохон тайлбар хий гэж бодлоо. Тэгээд тэрэнд нь одоо жишээ нь юу орох вэ гэхээр магадгүй те би нэг ажилд авах хэдий ажилд ороход хэцүү ч гэсэндээ нэг ажилд орчлоо. Яаж хийж байгаат те нуугаад ч юм уу. Тэгэхээр одоо Японы хувьд ч те тэгсэн тохиолдолд одоо тэр компани одоо жишээ нь ямар ч компани Японы ер нь ихэнх компаниуд яг team системтэй байдаг. Жилдээ нэг удаа ядаж нэг удаа аялждаг те зуны цагаар аялдаг. За үгүй маа гэхэд одоо Тайкай одоо ямар нэгэн team хамтын одоо тийм өдөрлөг байгуулах ч юм уу те одоо ийш тийш хамт зугаалдаг ч юм уу ямар нэгэн тиймэрхүү одоо стрессээ тайлах зүйл нэг бол амрах тийм зүйл дандаа ингэж хийж зохион байгуулдаг ерөнхийдөө бүхэл компаниуд тэгэнгүүт тэрэнд нь одоо жишээ нь за юу гэдгийг ажилчдын амралт зугаалгаар явлаа гэж бодоход ихэнхдээ заавал онсонд ордог тэгэнгүүт би чинь шивэстэй хүн шүү дээ шивэстэй хүн орох гэхээр би чинь анх хэлээг нуугаад орсон хүн чинь би орохгүй уучлаарай би буудалтаа байж яа тэг би өрөөндөө байж яа гэд хэлээд за нэг удаа байж болох хоёр удаа байж болох байнга тэгээд байна гэж байхгүй. За нэг бол ерөөсөө тэр онсын тэр ажлын зугаалганд явахгүй би байнга зүгээр гэртээ үлдлээ. Тэг байнга ингээд үлдээд байна гэдэг чинь Японд цаана одоо Япон компаниуд болохоор Kyoryoku тий хамтын хүч одоо чим уу буюу одоо баг хамт олон гэдэг зүйлийг маш чухалчилж авч үздэг. Одоо бай тийм соёлтой байдаг. Тэгэнгүүт тэрнийг нь яг ингээд эвдээд ирэнгүүт ерөнхийдөө бол таныг халагдах одоо шалтгаан ч юм уу. Эсвэл таныг яагаад байгаа юм чи яагаад гэдэг одоо тэр шалтгааныг одоо асууж тодруулах чинь тиймэрхүү жижиг асуудлууд одоо хамгийн ихнээс нь одоо гарч ирэх чинь. Үүний дараа би нэг зүйлийг тайлбарлая гэж бодлоо маш сонирхолтой байх гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр Японд одоо жишээ нь гэр бүлтэй шивэстэй хүн гэмт хэрэгтэй одоо Якуза ч юм уу. Тийм хүн одоо гэр бүл болох гэж үзэх яг тэр үеийг би жоохон тайлбарлая гэж бодлоо. Энэ бол маш сонирхолтой. Гэмт хэрэгтэй хүн одоо жишээ нь эмэгтэй хүнтэй гэр бүл болох гээд одоо тий гэрэлтэй батлуулах гээд очичлоо гэж бодъё. Үерхэж ингээ хослоод ингээд найзлж нөхрөлөөд явж ийлаа. Тэгэнгүүт яг тэр үед нь одоо гэрэлтэй батлуулахаас өмнө одоо хилдэг сануулдаг байгаа. Энэ хүн чинь одоо тий Якуза одоо гэмт хэрэгт холбогдчихсэн хүн шүү гэдгийг тэр эмэгтэй сануулдаг. Та хүлээн зөвшөөрч гэнүүд окей юу гэд. Яагаад вэ гэхээр угаасаа тэрэнд яг тийм материалууд одоо жишээ нь тодорхой хэмжээний тиймэрхүү зүйлүүд одоо шаарддаг тийм процесс явах болдог. Тэгээд тэр зүйлийн дараа яг ингээд эмэгтэйд ингээд сануулад ингээд хэлэхлээр за окей би хүлээн зөвшөөрч би тэрийг мэдж байгаа гэж хэлэхлээр ерөнхийдөө бол за цаашаа ингээд гэрлэх боломжтой гэх юм уу те болоод явдаг. Үгүй би мдээгүй штэ би энэ хүнтэй хэцүүл хамт амьдарч чадахгүй гэд явах юм бол одоо жишээ нь гэрэлтэй нь одоо хүлээн зөвшөөрөхгүй байх жишээ нь тиймэрхүү одоо жишээ нь жижиг сажиг бас одоо зүйлүүд байдаг. Тэгэд энэ нь болохоор Японд одоо тэр бүх дата бааз гэж тий тэр хүнийг одоо Япон хүнийг одоо бүхэл амьдрал нь зүгээр ингээд баг секунд тутмаараа үсний ширхэг нь одоо юу юм баг тий хэдэн ширхэг байна хэдэн унаад хэдэн үлдсэн гэд тэр болгоныг нь баг ингээд Японы одоо тэр мэдээллийн сан дата бааст ингээд хадгалаад ингээд байж идэг учраас одоо ерөнхийдөө Япон хүн бол ингээд яаж чадахгүй нэг тиймэрхүү хэцүү нэгэнтэл одоо буруу зүйл хийсэн л одоо тий өөрийнхөө амьдралыг тэр жигт нь сүрүүлж ийна л гэсэн үг болдог. Гадаад хүмүүс ч гэсэн яг адилхан Японд ирснийхаа дараа гэмт хэрэгт холбогдсон ямар нэгэн асуудал үүсгэсэн бол өстой уучлаарай өстой та үнэхээр тэ өөрийнхөө амьдралыг сүрүүлж ийна л гэсэн үг болдог байгаа. Эсвэргээр та магадгүй Монголд ч юм уу өөр улсын хүн бол өөр улстай чинь гэмт хэрэгт холбогдсон ч юм уу. Тэгээд Японд ирлээ гэд Япон ингээд одоо ажил төрөлд ороод сургуульд ингээд явлаа гэхэд тэр чинь бол харин өстой юу гэх юм Монголоос тэгж цагдаагийн тодорхойлолт авчир инг
тэг гээд байхгүй ажилд ороход ч юу гэдгийг гэмт хэрэгтэй холбогдчихсэн үгээд тодорхойлолтой Монголоос авчир гээд байдаггүй учраас ерөнхийдөө тэр чинь бол гайгүй. Японы хувьд бол өстой ажилд ороход нь тэр нь ингээд бүх зүйл нь ингээд ил тод ингээд мэдээллийн одоо бааз нь ингээд бэждэг учраас тэр нь ингээд мэдгээд маш амархан тэгээд өөртөө ингээд угаасаа тэрийг ингээд нэхэнгүүд нэгдэг учраас ингээд цагдаагийнхаа газараас бариад ингээд очингууд угаасаа холбогддог энэ хүн тийм бүлэглэлт ингээд байдаг ингээд тэгдэг гараад ирчих учраас ерөнхийдөө ороход амир одоо тийм ажилд ороход хэцүүтэй байдагтай адилхан одоо гэр бүл болоход хүртэл тэр нэг асуудал болж эхэлдэг байна. Гэхдээ миний бодлоор магадгүй яг тийм якуза хүнтэй магадгүй гадаад эмэгтэй гэрлээ гэж бодоход яг тэгж хилдэггүй байх гэж би ерөнхийдөө бас жоохон боддог. Яагаад гэхэлэр яг Япон эмэгтэй нь Япон эрэгтэйтэй гэрэлж байгаа үед тэр чинь тухайн улсынхаа иргэний яг тэ эрх үүргийг хамгаалаад яг ингээд магадгүй тэр хүн мдэггүй байж болно гэж бодоод хилдэг баг. Гадаад эмэгтэйтэй гэрэлж байгаа тохиолдолд ерөнхийдөө ингээд хэд хэдэн одоо кейсдэр ингээд ажиглаад үзэнгүүт болохоор ерөөсө тэгдэхгүй хэлэхэд нь яг хэлсэн байдаг. Тэгээ ихэнхт нь болохоор ингээд ерөөсө тийм зүйл байдаггүй мэддэггүй тэгж байгаагүй гэл. Тэг яагаад гэдгсэн чинь миний бодлоор Япон залууг одоо тухайн гадаад эмэгтэйтэй гэрлэхлээр за энэ гинт хэрэгтэй тэ за энэ гадаад эмэгтэйтэй гэрлэхдээ энэ баг мэдж байгаа юм билгүй дээ. За энэ гадаад эмэгтэй гэж боддог болов гэж би боддог юм. Нэг бас Япон улс бас 100% хэдий хүний эрхийг дээдэлдэг аюулгүй гоё орон гэдэг ч гэсэндээ гадаад хүнийг бас жоохон ялгарлах одоо тийм хүмүүс гэж бол байна. Ялгарлахгүй яг гоё хайрцдаг хүлээн зөвшөөрсөн хэсэг хүмүүс гэж байна. Тэгэхээр яг одоо юу гэдгийг тийм одоо гэрлэх процесс, Японд гэрлэх процесс ингээд болоод явж байхад яг таныг одоо жишээ нь хүлээж авч байгаа тэр одоо яг уулзж байгаа тэр агенттай хүн чинь ямар чиг хандлагатай хүн байхаас хамаарат танд чин сэтгэлээсээ хандах уу үгүй юу гэдг нь бол ерөнхийдөө шалтгааллах баг. За эцэст нь болохоор энэ хүү якуза нартай холбоотой яг юу идэг хүмүүс юм бэ? Яг Японд одоо яг ямар хэрэгтэй холбогддсон бэ гэдгийг ерөнхийдөө нэг фактлээ дуусгая гэж бодлоо. За тэгээд ерөнхийдөө угаасаа л якуза гэхээр гэмт хэрэгтэн угаасаа та бүхэн мэдж байгаа. Угаасаа л гэмт хэрэгтэнгүүд яг юу идэг нь вэ гэхлээр маш энгийн одоо нэг газраас ерөнхийдөө Агаас Б рүү очино. Агаас Б рүү очихдоо одоо юу гэдгийг хөндлөнгийн нэг одоо үйлчлүүлэгч одоо гэж хэлэх юм уу та тийм хүний захиалгын дагуу очино. Тэгээд очихдоо тэр нь одоо юу гэдгийг магадгүй тэр захиалагч нь одоо миний одоо тэр зээлсэн одоо би тэр хүнд мөнгө зээлсэн юм аа. Тэгэд миний зээлсэн мөнгөийг тэр хүн эргүүлж өгөхгүй байна. Хүүтэй ч юм. Эсвэл мөнгөний өчөд хүүгийг өгөхгүй байна гэд те одоо хилэнгүүт тэр хүмүүсийн өмнөөс одоо якузанаар очиж тэр хүнийг жоохон айлгадаг, дарамтлагдаг ч юм уу те жоохон чоглдог янз бүрээр те одоо гүүрнээс одоо амар янз бүрийн одоо тэр хүнийг бүр ингээд арайч алчихгүйхэн шиг ухтал нь айлгаад гэмт одоо гэмт хэргийн одоо тэр шинжтэйгээр одоо тэр хүнийг үйл хөдлөх хөрөнгө байдаг юм уу, машин байдаг юм уу, хүчээр тэр зүйлүүдийг ингээд гаргуулж авдаг. Тэгээд нөгөө одоо жишээ нь одоо захиалагчтай авчиж мөнгөний өгдөг. Тэгээд дундаас нь тодорхой хэмжээний ашиг авдаг. Ерөнхийдөө нэг иймэрхүү системтэй. Хамгийн одоо доод түвшний хийдэг жижигхэн одоо юу гэдгийг те гэмт хэрэг нь. Одоо гэмт хэрэг гэх юм уу одоо хийдэг зүйл нь ойлгоход хэлбэраараа цагдаа нарт одоо жишээ нь магадгүй тэр хүн одоо жишээ нь хохирогч нь одоо цагдаас жог мэдүүлэг өглөө гомдлоо. Тэр нь цагдаа нарт ингээд нотлогдоод баригдаад ямар нэгэн байдлаар нотлогдоод баригдсан тохиолдолд дахиад мөн л адилхан нөгөө бүлэгмийн толгойлогч нь очиж шоронд хоригдно. За тэгээд тэр хэргийг яагаад хийсэн гэд захиалагч нь бас давхар хоригдно. За тэгэнгүүт хамт холбогдсон жижиг гişүүд нь бүгдээрээ одоо юу гэдгийг бас тодорхой хэмжээний шоронд тодорхой хэмжээнд арай бага жилч гэдэг юм хоригдох ч юм уу. Арай талаалагчаас арай бага шийтгэл аваад ингээ явах жишээ нь. Тэгээд ингэнгүүт энэ ингээд амар юм далаацтай ингээд юу гэдгийг өөрсдөө маш их өндөр эрсдэлтэй ингээд юу гэдгийг асуудал үүсдэг учраас яг тэр сэжмийг нь тааруулаад гадаадны одоо жишээ нь тэр якуза гэмт хэрэг маф гэж одоо хэлдэг тэр мафи одоо тэр үүсгээд байгаа тэр гадаадуудад орж ирсэн байгаа. Тэгээд эдгээр нь болохоор тэр янки нарт сая тэр орж одоо янки нартай нийлж ингэж Японд ингээд тодорхой хэмжээний нөлөөлөл олонгуудаа яг тиймэрхүү ажлыг хийдэг.
нэгээс нөгөөд очдөг. Тэгээд тэр нь баригдлаа гэж бодъё л доо. Муугаар бодоо те баригдлаа гэж бодъё. Баригдлаа гэж бодгонгууд цагдаа нар очиод за чи яагаад энэ хэргийг хийсэн бэ? Тэ хин захиалсан бэ гэхээр нөгөө гадаадууд чинь ямар ч басан хүн байж болно шүү дээ. Би Японы хэл мэдэхгүй гэд өөдсөн ингээл тэ вакаранай гээл ингээл хэлээд ингээд өөрийгөө ингээл би ингээд баг гэмт тэр хийгээгүй юм шиг тэ өмөөрөөд Японы хэл сайн мэдэхгүй би өмгөөлөгчтэй яа ингээл ингээд суугаад ахад яаж чадахгүй. Үнэхээр Япон хүн байс болон Япон хүнийг бол за хийх гээд жоох ингээд тэ үнэхээр ингээд ингэсээр хагаад хэлүүлчих болгосон. Үнэхээр гадаад хүн болохоор би Японы хэл мэдэхгүй та нар ингээд яах юм бэ гэдэг үнэхээр тэр замаар гэмт тэр гинэ гэж нэгэндээ шитгэл шолоотцсон хүн бол угаасаа тэгэн штэ. Тэгээд тэгэхээр одоо би гэмт хэрэг хийгээгүй гэж мэгээд хэлээд тэгэнгүүт тэр цагдаа нар угаасаа яаж чадахгүй болохоор тодорхой хэмжээнд тэр хүнийг өөрийг нь шоронд нь хордог. Цааталт нь харин захиалагч нь болохоор ямар ч аюулгүй ингээд үлдээд идэг учраас яг тэр нь болохоор одоо Японы нэг тиймэрхүү захиалга өгж байгаа хүмүүст болохоор гадаадын тэр маф одоо тэр одоо улам цэцгэлж хөгжүүлэхэд одоо тэгж тэ нэмэр болж ингэж өөртөө аюулгүйгээр авч үлдэх гэж тийм хүмүүс төр очиод идэг байгаа. Тэгэнгүүт Японы засгийн газар нь болохоор тэрийг эсэргүүцээд энэ ингээд нүдэн дээр илт явагдаад энэ хэрэг нь ингэж бүр даймжрах гадаад хүмүүсийн үйлдэл нь бүр давраад томроод байгаа болохоор тэрийг нь дагаж хянуулах гэж Японы одоо хамгийн том хүч нөлөөтэй гэсэн тэр одоо якуза нарт ингэж даатгаж тэд нар нь болохоор яг тэр гэмт хэргийн одоо бүлэглэлүүд нь дээшээ гарч иж улам томорч ингэж одоо хүрээгээд ингэж тэлхээс нь ингэж ерөнхийдөө хамгаалж ингэж дарж ерөнхийдөө ингэ байждаг. Тэгээд хэлэнгүүт Японд ерөнхийдөө нэг цөөх хэдэн маш том бүлгэн байдаг. Ерөнхийдөө тэдгэрийн нэг нь болохоор Ямагучи гүми гэж байгаа. Тэр нь болохоор одоо бусад якузанараас болохоор маш ялгаатай, нэр хүнд сайтай, хамгийн нэр хүнд сайтай якузанаар байдаг. Яагаад вэ гэхээр саяны яг хийсэн агаас бэрүү явдаг яг тэр хэргийг хийлээ гэж бодъё. Тэгэнгүүт бусад одоо бүлгэн байлаа гэж бодоход тэр одоо нэг сая төгрөг одоо жишээ нэг хүнд авч өгөх хэрэгтэй байлаа. Сая төгрөгийг нь авчлаа. Нөгөөнд нь эргүүлж өгөхдөө яг 900 өгөөд би 100-ыг авна гэж одоо гэрээ байгуулсан ч юм уу те ингээм ам тохиролцоо гэрээ цаас маас нэр ч юм уу ямар нэг ингээ хийжлээ. Яг боддоор ингээд эргүүлж өгөхдөө 500 мянган өгчдөг. Би өөр 500-ыг нь авчдаг. 50. Тэгэнгүүт нөгөө хүн чинь юу яриад байгаа юм бэ? Би 900, би чи 900 чи 100 авна гэж гэрээ байгуулаас тэгэнгүүт нөгөө якуза нар зүрүүлээд нөгөө хүнийгээ хамттан давхар тавьж дарамталдаг. Чи юу гинэ гэд одоо айлгаж сүрдүүлдэг. Хоёр талд нь ингээд дундан тоглолт идэг. Нөгөө миний хэлсэн саяны хэлсэн Ямагучи гүми болохоор ягаад Япон тийм амар одоо нэр хүнд сайтай ерөнхийдөө хүмүүс гэж мэдээд идэг тэр олон жил ингэж дамжиж ирсэн тэр толгойлогч нарын тэр одоо философитой тэр одоо өнөө цагт одоо өвлөгдөж ирсэн философи нь юу гэхээр шудраг гэсэн байдал. Шудраг буюу одоо өнөө цагт байгаа толгойлогч нь болохоор юу одоо тэр доод одоо гişүүдтэй ингэж зөвлөж одоо тий үлгэр дуурайлдаг гэхээр энгийн хүн шиг амьдр, энгийн ажил хий. Тэ шивээсгүй тэгээд ингээд зүгээр энгийн хүн шиг. Тэгэхгүй бол одоо тэр бүлгэмд орлоо гэдэг чинь сар болгон мэ гэдэг ингээд амьдралынхын тэтгээд ингээд хэдэн 100 мянган yen ингээд өгөөд байхгүй нь тодорхой шүү дээ. Тэгэхээр тэр хүн амьдрал хийн, хэрэгцээг хангана, ажил хийж тэр өөрийнхөө тэ хоол, унд, байр, гэр бүл, үр хүүхдэд хийжэх мөнгөө өөр ол гэд хүн шиг амьдр гэдэг тийм айгу философик амар дэлгэрүүлж орж ирсэн тийм алдартай тийм толгойлогч байдаг. За тэгэнгүүтээ аагаас одоо чинь бэрүү явдаг тэр хэрэг одоо тийм зүйл хийлээ гэж бодоход яг хийсэн тэр одоо ярьсныхаа дагуу л өгдөг. 900-ыг сая төгрөгийн 900-ыг өглөө 100-ыг өөртөө авчихна. Түүнтэйгээ уялдаад яг эдгээр нь болохоор одоо хэлсэн бол хэлсэн, үг бол хууль цааз, амлалт бол одоо тий амлалт бол хууль цааз гэсэн тиймэрхүү одоо соёлтой тий харах өнцгтэйгээр ерөөсө худлаа ярина гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй маш тийм өндөр этиктэй одоо хэлсэн ярьсантай байдаг одоо чинь одоо бүлэглэл байдаг. Түүгээрээ одоо чинь Японд амар хамгийн алдартай үнэн шудраг хэдий гэмт хэрэгтнүүд ч гэсэндээ гэмт хэргийн ертөнцийн тодорхой хэмжээнд өөрсдийн гэсэн тийм тавьсан тийм цензуртэй тийм бүлэглэл гэдгээр ерөнхийдөө алдартай байгаа. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг энэ хүргээд ерөнхийдөө өндөрлөе гэж бодлоо. Тэгээд Японд шивэсдэх хүмүүс ямар хөө байдаг талаар
Тэгээд шивэсэг эргэн тойронд ерөнхийдөө ямархуу зүйл болж өргөндөг. Японд яагаад шивэсдэг хүнийг ингэж одоо тий дараад идэг. Ерөнхийдөө нийгэмдээ ингэж дураар нь ингэж тэр хүн энгийн хүн шиг амьдрч чаддаггүй вэ гэх мэтчлэн сэдвийн талаар дэлгэрэнгүй ярьлаа. За тэгээд миний хувьд ч гэсэндээ би бас өөрөө шивэстэй тэгээд ингэж бас л яг та бүхний сая дурдсанчлан Японд бас би миний орж болохгүй газар бас хязгаарлагддаг. Би одоо Японд ирсэн цагаас хойш ерөөсөө тэгж халуун аршааны газар орж үзээгүй тий гэх мэтчлэн хамгийн энгийн жишээ. Тэгэл тэрнээс цаашлаад одоо юу гэдгийг дураараа метронд ингээд одоо дээгүүрхээ гаргацсан ингээд явах ч юм олон нийтийн газар далайн ирэг дээр одоо тий одоо бассейн энэ тэнд очиод ингээд явах ерөөсөө тийм боломжгүй байдаг. Тэгэл хүмүүс одоо уурлах, муухай харах. За тэгээ бүр байг гэж бодоход хүмүүс очиод энд хамгийн ойрынхон одоо тэр одоо цагдаа юм уу одоо хууль сахиулах ямар нэгэн хүнд очиод ингээ хийлддэг, цагдаа нар нэрдэг, цагдаа нар нэрэнгүүтээ шаардлага тавьдаг. Та юу яа олон нийтийн одоо бусдад ингээ садаа учруулад байна. Та дээгүрхэн хүмүүс. Нэг бол та энд ингээд орохыг таныг эндээс одоо явахыг шаардж байна ч юм уу. Тэ далайн хэрэг байлаа гэж туу гих мэдчихлээ. Гэхдээ яг хуу одоо гидер мэдэр ч юм уу тэ ингээ дээгүрх ингээ бүтэн юм усны хувцас ингээ өмсцэн тохиолдолд болгоос хүнд харагдуулахгүй явж байхад бол асуудалгүй байдаг гэх мэтчлээ. Иймэрхүү зүйлүүд яагаад тийм байдаг талаар одоо анханаас үүссэн тэр одоо шалтгаануудыг хүртэл ингээ тайлбарлаад одоо ярьлаа. Тэгээд та бүхэнд миний бичлэг таалагдвал лайк дараарай. Тэгээд өөрсдийнхөө бодсон зүйлээ сэтгэл коммент одоо бүх зүйлийг бичээд үлдээгээрэй. Дараагийнхаа одоо бичлэгээр одоо юу гэдгийг та бүхэн юу одоо надаар яриулахыг хүсэж байна. Японтай холбоотой ямар зүйл та бүхэн сонин санагддаг вэ? Тэрийг та заавал бичээрэй. Тэгээд би коммент болгоно уншаад дараагийнхаа одоо тэ бичлэг контентуудыг улам сайжруулахад та одоо таны тэр бичсэн коммент болон лайк ч надад маш их одоо тус болно гэдгийг танд нэг сануулхад одоо илүүц байх гэж бодож байна. За тэгээд хамгийн эцэст нь миний одоо энэхүү суваг дээр та subscribe дараад миний дараагийнхаа бичлэгийг хүлээгээрэй. За тэгэхээр удахгүй уулзъя залуусаа түр баяр та.